газрын гаваас мэдчилж байна. Мэлми тунгалаг өлмий бат лагшин амгалан үйл сөндрөв. Ансаг тай. Тэмэн дээр дэгжи, тэр газар ягжи, бараан дээр багжи, барьсан хойно ясан дугуй. Тэр юу вэ? Мянга нэгэн шөнийн үлгэр. 2 дугаар хэсэг. Улсын хэвлэлийн газар эрхлэн Улаанбаатар хотноо 1985 онд эрхлэн хэвлүүлсэн 2 дахь удаагийн хэвлэл. Орос хэлнээс орчуулсан Испатра. Редактор Г. Амар. Шахрияар Шахзэман хэмээх ах トゥ 2 хааны үлгэр. Өгүүлэх юм уу? Игчин түүх шастар эртний хаадын явдал ардын үлгэр туйлыг үзэж эртний хүн ард урдын хаад яруу найрагчдын тухай мянган дэвтэр ном цуглуулсан байжээ. Тэр охин эцэгтэй та нэг л зовёртой уруу царайтай байх чинь юуны учир вүлээ? Урд нэг шүлэгч гониг зовлон мөнх биш гэж гонсон хүн үүнийг мэдтүүгээ. Хөхүүн баяр дуусахын сацуу хүнд бодол даруй айралмуу гэсэн юм шүү. Гэхдээ тэр сайд уг явдлаа нэг нэгэнгүй ярьсанд охин нь дуу алдаж. Эцэг минь аллах тэнгэр мэдтүүгээ. Тэр хаандаа намаага бачиж өг. Нэг бол би амьд гарна. Нэг бол лалын шашинд бүх охтыг төлөөлөн тэднийг хааны харгас цаазаас аварна. Үүнээс өөр ямар ч арга байхгүй гэсэнд нэгэн газрын эзний үхэр илжиг 2-ын үлгэр шиг юм болох вэ гэж би их л имэж байна да гэлээ. Тэр яасан юм бэ гэж Шахразада асууж. Үхэр илжиг 2-ын үлгэр. Охин минь мэдтүүгээ. Урд өнөр их бүлтэй өтгөн сүрэг малтай нэг баян худалдаачин байжээ. Бас аллах тэнгэрийн өршөөлөөр адгуулсан амтан жигүүртэн шовууны хэл мэддэг ажээ. Хөдөө тосгон суудаг агаад гэртээ нэг үхэр илжиг 2 тэжээдэг юмсанжээ. Нэг өдөр үхэр илжигний байранд орж үзвэл жигтэйхэн сайхан цэвэрхэн агаад эджиндэн шигшмөл арваа сүрэл тавьсан байв. Илжиг маадайтал хэвтэж амрах бөгөөд эзэн хаяа юмд явбал унах боловч онц удаан явдаггүй ажээ. Нэг өдөр эзэн дуулж байвал үхэр чи сайхан байна. Би их ядарч байхад чи их амарч хэвтэх юм. Чамд шигшсэн тариа өгч сайхан асарч эзэн хаяа төргөн зөөр юмд явбал унах юм а. Тэгэхэд би дандаа газар хагалж тээрэм эргүүлэх юм да гэж элжигэнт хэлэхэд чамааг тариалан дээр аваачиж хүзүүнд чинь булга углагтай зэрэг хэвтчих. Тэгээ зодсон ч битгий боссон ч дахиад хэвтчих. Тэгэхээр чамааг буцааж авчираад төрөг шош тавьж өгөхгүй. Өвчин хөрсөн байдал гаргаж битгий дээрэ. Тэгээд 2-3 хоног юм идэхгүй ус уухгүй байж хүнд ажиллаж хийлгүй амарч орхихгүй юу гэж илжиг хэлжээ. Ингэж ярилцахыг нь худалдаачин сайтар сонсож авчээ. Маргааш оройн анжисчин үхэртэй тижэл авчирч өгсөнд том бах эдсэн агаад өглөө болж үхрээ хөллөх хэмээн ирвээс өвчин тусныг үзээд ихэд гашуудан. Зайлуул энэ үхэр өчигдөр дааж ажил хийж чадахгүй байсан юм гэд эзэндээ очиж аяа бурхан минь үхэр маань ажилд гарч чадахгүй болжээ. Өчигдөр оройноос хойш хэлэн дээрээ юу ч тавьсангүй гэж хэлжээ. Эзэн уг явдлыг мэдэх тул үхрийн орон тэр элжгийг хөллөөд өдөржин газар хаагал гэжээ. Элжиг өдөржин газар хаагалж орой эрэхт нь тэр өдөр хүнд ажлаас ангижрууллаа гэж үхэр тал өгөхөд элжиг юу ч хэлсэнгүй.
Маргааш нь бас өдөржин газар хагалсан элжиг оройн хүзүүн холгогдоод үхтэл ядарсан байжээ. Үхэр мөнөөхөн элжгийг хараад магтан тал зассанд элжиг би тэр идэл амарч хэвтдэгсэн урд хушуунаасаа боллоо гэд харин чамд би юм нуулгүй хэлдэг шүү. Хэрв үхэр босож өгөхгүй байвал яргачин дөгөж орхи. Яргачин алж арьс ширийг нь зүсэж орхино биз гэж эзэн ярьж байна билээ. Чамайг хайрласандаа би хэллээ гэжээ. Үхэр элжигний энэ үгийг сонсоод тэгвэл би маргааш ажилд гарнаа гэж хэлээд тавьж өгсөн тижээлийг цомыг нь нэдэж твшээгэнд олоожээ. Тэгж ярилцахыг эзэн бас дуулсан байжээ. Маргааш өглөө худалдаачин их нэртэйгээ үхрийн хашааны дэргэд сууж байтал анжисчин ирж үхрээ хөллөөд гарахад үхэр эзнийхээ дэрэгдүүр гарахтаа сүүлээ өргөж их сүртэй одогнон байхыг худалдаачин хараад инээд алджээ. Тэгхээр нэхнэр чи юунд инэв гэхтэн би нэг нууц юм дуулаад инэв. Гэвч хүнд хэлэх юм бол би өөрөө үхэх юм гэхэд үхсэн ч хамаагүй тийхүү инээсэн учраас заавал ярьжал гэхтэн би тэр нууцыг хэлж чадахгүй үхээ зааж байна гэлээ. Тэгтэл эхнэр нь бүр сүйд болж чи тэгвэл намайг шоосноос зайлахгүй гэд нойтон хамуу шиг шалаад салахгүй болохоор нь аргагүй ярих болж урдаар хүүхдүүдэд дуудаж айлынхаа улсыг цуглуулж гэрээс захиагаа захиад мөнөөхөн нууцаа эхнэртэй хилээд үхэхээр шийджээ. Тэр худалдаачин уул нь нагцынхаа охиныг гэргий болгож авсан тул эхнэртэй туйлын хайртай бөгөөд өөрөө 120 нас насалсан байжээ. Тэгээд худалдаачин садныхаа улс гудамжныхаа хүмүүсийг цугийг нь дуудаж авчираад уг болсон хэргийг яриад хэрв тэр нууцаа хэлбэл би өөрөө өөхөх юм гэхтэн аяа бурхан тэнгэр минь түүнийг хэлүүлж эр нөхрөө үр хүүхдийнхээ эцгийг өхүүлж юу хийн гэж цугласан улс цөм нэгэн зэрэг өгүүлэхэд би хэлүүлэхээс нааш салахгүй үхсэн ч хамаагүй гэж эхнэр нь өгүүлжээ. Тэгэхлээр нь худалдаачин гарч тэнгэр бурханд мөргөж ирээд нууцаа ярьж үхэхээр болж гадаа гарчээ. Тэднийг 50 эм дахиа нэг азарган дахиа бас нэг нохой тижээдэг байж. YouTube дээр Газрын гаваас подкаст. Тэгтэл нохой нь азарган дахианд уурлан хуцаж эзэн маань өнгөрөх гэж байхад чи баярлсан юм шиг бархирж байна гинэ гэсэнд яагаад өгөх гэж байгаа юм гэж азарган дахиа асуусанд нохой ийм хэрэг болсон гэж цугийг ярьсанд аяа аллах манай эзэн юутай ухаа муутай билээ би 50 их нэртэй нэгтэй нь муудвал нөгөөтэй нь алдаж орхино манай эзэн ганц их нэртэй атлаа түүндээ яаж байвал таарахыг мэдэхгүй юм да ялман модны мөчөр хугалж аваад ихнэрээ илүү гэрт оруулж дахиад юм асуухгүй болтол өгтөл ороолгож орхихгүй юу гэжээ. Худалдаачин азарган дахианы үгийг сонсоод эхнэрээ хэрэгсэн шиг би чамайг тэгэндэ гэж хааны шадар сайд Шахразада охиндоо ярьтал. Тэр худалдаачин тэгээд яасан бэ гэж Шахразадаг асуухад хааны шадар сайд өгүүлрүү. Тэр ялман модны мөчөр хугалж илүү гэртээ нуугаад ихнэрээ дуудаж энд яри миний үхийг хинч бүү хараг гэд ихнэрээ оруулж үүдийг түгжиж байгаад балбаж гарсанд ихнэр нь арай л ухаан ис алдсан бөгөөд би хаширлаа гэж байдгаараа хашгиран эр нөхрийн хөл гарыг үнсэж гуйсан юм гин. Тэгээд тэр хоёрыг гарч ирэхэд төрөл садан айл хунрын улс ихэд баярлалцсан агаад тэр хоёрч насан турш их эвтэй болсон юм гэдэг гэлээ. Охин эцгийнхээ үгийг сонсоод би ямар ч гэсэн санснаа хийн гэжээ. Хааны шадар сайд охиноо гойж Шахрияр хаанд аваачих болов.
Шахразада дүүдээ сурган би хааныг очиод чам руу хүн явуулна. Чи ороод хаан надаар зугаагаа гаргаж гүйцсэн шиг байвал ихч минь энэ шөнийн уртад бидэнд сонин үлгэр ярьж өг гэрээ. Тэгэхлээр би ямар нэг юм ярьж Аллах Тэнгэрийн хишгээр бид хоёр амь нас гарах болно гэжээ. Хааны шадар сайд охиноо дагуулж хааны дорвол хаан баярлан угтаж "Миний хэлснийг олов уу?" гэсэнд шадар сайд "Оллоо" гэжээ. Шахрияр хаан Шахразада охиныг авч орох гэтэл охин уйлсанд "Юу болов?" хэмээн хаан асуужээ. "Аяа хаан минь, би нэг бяцхан охин дүүтэй билээ. Түүнтэйгээ эцсийн удаа уулзах юмсан" гэсэнд хаан Дуньязадараа хүн явуулж авчруулсанд Шахразада дүүгээ тэврэн хааны түшлийн дэргэд шалан дээр суулгажээ. Хаан Шахразадтай цэнгэл үлдээд ярилцаж суугаад дүүн ихчтэй "Чамайг бурхан өршөөх болтугай. Игч минь, энэ шөнийн уртад нойр хөрөхгүй хэцүү тул үлгэр ярьж өгөөч" гэв. Хаан зөвшөөрвөл би дуртай ярихад бэлэн байна гэсэнд хаан нойр нь хүрэлгүй ядаж байсан тул энэ үгийг сонсоод баярлан "Үлгэр яар" гэлээ. Тэмээн дээр дэгжи, тэр газраа ягжи, бараан дээр багжи, барьсан хойноо ясан дугуй. Тэр юу вэ? Тэр бол гэр. YouTube дээр Газрын гаваас подкастыг үзэж бас сонслоо. Үлгэр таалагдсан бол сэтгэгдлээ үлдээж subscribe төвчөө дараарай. Маргаашийн мандах наран мэд сэтгэл тань гийж амьдралын тань бүх мөрөөдөл наран мэд тод биелэх болтугай.